Телевизээс тав хүн дэвлэгээ өргөдөг эко тодруулга нэвтрүүлгийн удаагийн дугаар хэлэхэд бэлэн болоод байна. Бидний өнөөдрийн сэдэв бол урааны асуудал байгаа. Тэгэхээр студиуд тав хүнтэйгээс яг энэ хөө асуудлыг хүрээнд ярилцахаар Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн яг энэ хөө асуудал дээр тодорхой байр суурь эзэлдэг мөнх хоёр ирээд байна. Цаа санаасаа үзэгчтэй. За тэгэлгүй яг. Тэгэхээр хамгийн дөрөнд одоо эхэлж асуулт тавих зүйл бол мэдээж уран байгаа. Нэг хэсэг урааны асуудал чимээгүй байжгаад дахин сөхөгдөж гарч ирлээ шүү дээ. Тийм ээ. Одоо энэ нэг хэсэг нь цөмийн энергийн газрыг одоо татан буулгах. За одоо энэ улсын хурлын дарга инх болд бас ингээд хор өнөөлөө их болоод байх юм бол бас энэ хайгуулаа зогсоох асуудлыг ч тавина. Гэх зэрэг байдлаа бол нэг урааны асуудал хомогдох юм болов гэсэн уур амьсгалын нийгэмд үүссэн. Гэтэл бол яг үүндээ бол энэ цөмийн энергийн газар яг татан буулгана гэдэг нь нэлээд урааны үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг харин бүр одоо хяналтыг багасгах тийм л алхам байсан юм байл л дээ. Тэгээд урд нь одоо нэлээд бас хяналтанд тавигдаад тэгээд тэндээс одоо мэдээлэл авч болохын нөхцөл нь байдаг байсан бол одоо ер нь цөмийн энергийн газар гэдэг маань байхгүй болоод мэргэжлийн энергийн хяналтын газрыг нэгж болчлоо л да. Тэгээд энэ урааны үйл ажиллагаа чинь нууц байдалд орсон байсан байна. Одоо Арева компанид бол одоо ашиглалтын лицензийг олгоод одоо цааш нь энэ шүүмжлэгдээд байсан үйл ажиллагаа улам өргөжүүлэл явуулна гэж штэ. Тэгээд нэг хэсэг яг цөмийн энергийн газар татан буугдчихлаа. За бас урааны хайгуулыг одоо зогсоож болох юм аа гэдэг асуудал тавигдсан гэх зэргээс үүдээд нэг хэсэг яг цөмийн эсрэг үзэлтнүүд болж байгаа нь урам зоригтой өөдрөгөр одоо байдлыг харж ирсэн бол өнөөдөр бол харин одоо улам чангаар одоо төгшөөрийн тохиог дэлдэх одоо ийм шаардлага гарсан ийм л цаг үе байна да. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт хичнээн яг тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Тэ энэ урааны хайгуулын лицензийг бол 11 аймагт 150 гаруй бол олгосон байсан. Гэхдээ бол хайгуул болгоно нь бол шууд ашиглалт олборлолт руу бол чиглэх үр дүн гаргадаг болохоор энэ цөөхсөр хэлсэн л тэ. Тэгээд хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр бол 80 лиценз болсон байсан. Аймгийн тооч гэсэн бол цөөрөд 7-8 болсон. За тэгээд яг өнөөдөр бол энэ урааны лиценз гэдэг чинь нэлээд 90-ад оны эцсээр эхэлж нэлээд эртнээс олгогдсон байнамаа. Хайгуулын лиценз. Тэгээд үүнийг бол одоо улам л хайгуул нь одоо тэр бүтлгүү болчоод одоо зогсчихсан байгаа энэ тэр газрууд байна. Одоо багасгаж яаралтай арга хэмжээ авахгүй бол за өнөөдөр бол одоо хэр варгийн юмд л одоо өвд ус саргалдал одоо манай тэр эрхийг одоо зөрчиллөө, энийг зөрчлөөгээд одоо төр засгийг бас өрөнд оруулдаг юм хандлага бий болсон байна шүү. Тэгээд одоо тэр ашиглалт руугаа явна гэж байгаа нэг хэдэн компани асуудал байгаа юм байна. За бусдын одоо бүгдийг өнөөдөр бол цуцалж хийхэд одоо болохоор л байдал харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр яг 11 аймагаас Дундгов, Дорнод, Сүхбаатар, Дорноговт бол их их бас одоо тийм ээ одоо тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг баг. За энэ дундаа бол мэдээж Дорногов аймагт нөгөө л нэг одоо тийм ээ Улаанбаатарын одоо мал төлөх үед гажиг гений өөрчлөлтөй гарлаа гэдэг их ихэн шүүмжлэл 12 онд бол дагуулад байсан. Тэгэхээр яг өнөөдөр урааны Улаанбаатарын асуудал яг ил байгаа нь нөгөө 3 аймагт бас яг энэ асуудал ер нь гарсан болов. Тэ. Улаанбаатарх суманд бол энэ орон нутгийн малчтын бас эсэргүүцлийн хөдөлгөөн өрнсөн. Ухамсар бас дээшээ мэдээлжилт бас дээшээ ийм байдалтай байсан. За үүнтэй бол цөмийн эсрэг үзэлтэн их төлөв нийслэлт байдаг энэ үзэлтэн хүмүүс бас дээрээс нь гадаад байдаг цөмийн эсрэг идэвхтнүүд ч гэсэн одоо хамтран ажиллаад Улаанбаатарт бол нэлээд ажил өрнсөн. За тэгээд энэ цөмийн эсрэг хөдөлгөөн өрнөхийн сацаа бас төв засгийн байгуулагч нь бас шахалтанд ороод бас үйл ажиллагаа явуулна шүү дээ. За тэгээд ер нь яг төрийн байгууллагын маань бүх ажилтнч бас муу үйл ажиллагаатай гэж бол хэлж болохгүй. Сайн үйл ажиллагаатай шударга хүмүүс бас байж байна. Тэгээд Цэрэн чимэд доктор ихэд Улаанбаатар самын одоо нор сүрэнгийн малчин нор сүрэнгийн одоо эндсэн маланд судалгаа хийгээд бүр лабораториор бол цацраг хүнд металлаас олж эндсэн байна гэдэг судалгааг гаргаж ирсэн байдаг. За тэгээд ер нь энэ малчид маань ч гэсэн бас өөрсдөө хяналтаа сайн тавиад л аль болохоор одоо бүртгэлжүүлээд ингээд явдаг. За тийм болохоор Улаанбаатарын асуудал бол олонтоо яригдсан нийгэм бол одоо сайн мэдж байна. Гэтэл бас тэр болгон олон нийтийн хяналтанд ч одоо сайн хүртэж хэмжээгүй за төрийн цөмийн хяналтын хөнөөлийн эсрэг хяналт гэж одоо бараг байхгүй байгаа. За ийм аймагуд бол бас байдаг л да. За одоо ухаан Дорнод аймаг гэхэд бол Хятадын Шиншин гэдэг одоо полиметалл олборлох компани бол холимог металлын олборлож байгаа хөдөрт нь уран илэрсэн байхад бол
3 жил бол мэдгэлгүйгээр одоо олборлж уран авалгаалсан хэрэг гарсан. Ингэхдээ бол одоо хятад Монгол бол 1000 гаруй одоо ажилчныг 3 жил хордуулсан одоо за түүнээс гадна мэдээж хэрэг байгаль орчин ойр орчмын одоо мал сөрөг бас хордсон байж таараа. Ийм настай асуудал гарч ирсэн. Үүнийг бол одоо олон нийтийн байгууллагууд ч тэр за төрийн бол одоо 4 байгууллага бас оролцоод тэгээ үйл ажиллагааг зогсоож байсан юм аа. Тэгэхэд бол энэ шинэ компани үйл ажиллагааг нь бас сэргээсэн байгаа юм настай юм гарч ирсэн. За тэгвэл Сүхбаатар аймагт бол одоо бас ураны хайгуул бас хайгуул ажил ихээр хөрнж байгаа шүү дээ. Тэгэхэд бол энэ дээр бас настай зөрчлүүд бол гарч байна. Одоо өөрсдийнхөө одоо зөвшөөрлөгөө газар бас өрнөдлөг хийх. За одоо манай монголчуудын одоо шүтэн болсон одоо Шилийн богдын Алтан говог хүртэл одоо хайгуул хийж ухах одоо оролдлого хийхтэй. Ийм настай юм гарч шинэ. За тэгвэл дунд говьд одоо бүрэл ноцтой юм дуулж байсан 600-аас одоо 700 ямаа бол одоо 3 сайхан компани ураны хайгуулаас болоод өгчлээ гэдэг асуудал гарч ирсэн. Тэгсэн одоо тэр нутгийн малчин яг энэ асуудал дээр ажиллаж байсан малчингийн одоо малын эмч жаргал сайхан бол одоо шинэ мэдээлэл судалгаа бол сүүлийн таниулж байгаа. Энэ яасан гэхээр бүр 10,000 орчим модал ямаа бол өргөцсөн юм аа гэсэн асуудлыг тавьж байгаа. Тэгээд энэ бол хэдэн жилийн өмнөх асуудал л та. Тэр үед энэ 600-700 ямаа гэдэг бол төрийн байгууллагын гаргасан тоо юм байна. Хектарсан. За тэгээд тэрнээс хойш бол юу болсон гэхээр бас энэ малчтын бие доройтоод нэг малчин нас орсон. Нэг малчин бол одоо хараа нь модсон. Олон малчны эрүүл мэнд нь модсон. Тэр малчтын эрүүл мэнд нь модохтой бол одоо уушиг амьсгалын замын одоо өвчин өрөвслүүд, арсны одоо өвчин, элгэний өвчин зэрэг өвчнүүд орсон юм байна гэж бол тэр эмч бол хэлж байгаа. Энэ эмч бол аюулын эсрэг нэг хэсэг бол бүр ганцаараа тэмцсэн байл л дээ. За энэ ураны хайгуул нь зогслоо гэсэн утгаар бас олон нийтийн байгууллагуудын хяналт бас солосон тал байна. Тэгэхэд энэ эмч бол энэ асуудлыг бол эцсийн хүртэл тавихаас аргагүй болж байсан байна. Ягаад тэгэхээр өөрийн бол энэ асуудлыг буруу тавьсан гэд хариуцлага тооцох гээд байсан. За тэгээд одоо шүлхий бом гэсэн өвчин болох гэдэг асуудлыг дээрээс тавьж ирсэн гэж байна. Тэгээд үзэхэд бол ерөөсөө шүлхий бом биш энэ бол өрдөн мэддэггүй юм үзэгдэл байсан. Өөрийнх нь практикт Монгол орны практикт бол харагдаагүй. За энэ өгсөн мал нь болохоор ерөөсөө төдийлөнтэй муудахгүй. За тэгээд дээрэс нь хөшилт бол өгөхгүй. За тэгээд энэ өгсөн малын сэг зэмийг бол амтан шувуу бол хүнддэггүй. Ингээд байдаг ийм юм харагдчихсан байгаамаа. Тэгээд эний цацрагийн хордлого ийм юмыг бол амтан бас байгалийн зөв бэлгээрээ мэдээд дайждаг гэж болох юм л да. За тэгээд тэр нутгийн таан зэрэг өвс ургамал бол генетикийн гажицтайгаар сонин хачин ургаж байсан гэж байна. За тэгээд нэг хэсэг тэнд байсан ураны хайгуулыг бол зогсоочоод одоо бол дахиад эхлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бол ямар одоо аимшиг цаашдаа авчирч болохыг урьдчилан хэлэх аргагүй л байна. Тэгэхээр дэлхийн нийтээр яг энэ ураны асуудал бол их анхаарал хандуулах болсон. Ураныг цөмийн зэвсэг буюу цөмийн эрчим хүч гаргахад одоо ашиглаж байна. Гэтэл цөмийн зэвсэг одоо тийм ээ цөмийн зэвсэгт ашиглах тал руугаа төлхөө ажиллаад байгаа тул Монгол улс яг үүний эсрэг бас зогссон шүү дээ. Тэ. Ер нь бол социализмын үед тийм их тайвны төлөө хөдөлгөөн, цөмийн зэвсгийн эсрүүцэх хөдөлгөөн гэл их идэвхтэй яригддаг, ард олныг их идэвхтэй хамруулдаг нийгмийн гол асуудал юм шиг ярьдаг байсан шүү дээ. За тэр үеэс эхлээд л одоо цөмийн эсрэгэл, цөмийн үйл ажиллагааны эсрэг бүх юмд л одоо манайха нэгдээд байсан байна. Тэгээд ч тэр бүх юмд нэгдэж байсан болохоор манайх бас тэр нэг эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн байсан. Тэгэхээр бол одоо нэг аль болохоор нэг тийм зэрэггүй үйл ажиллагаанд хамрагдаад байсан байна л да. Тийм ч улмаас энэ социализмын үед энэ Дорн аймгийн одоо Мардан уурхай, ил уурхай те ураны энэний үйл ажиллагаа бол их нууц явагддаг байсан байна. Ерөөсөө дэлхийгээс нууцлагдсан байдалтайгаар. За тэгээд бас Дундгов аймагт бас уурхай аргаар бас олборлж байсан гэж яригддаг. За тэгээд түүнээс хойш ч гэсэн цөмийн эсрэг одоо альва конвенц, пакт, гэрээ юу энэ бас л нэгдээд байсан. Ягаад нэгдэж байна гэхээр манай энэ удирдлагууд маань ер нь янз бүрийн юмд олон улсын юмд нэгдэх дуртай. Тэгэл одоо гадаадаар янз бүрийн хуралд оролцдог. За тэгээ манай улс бол одоо энэ нэлээд буурай орн учраас энийг хэрэгжүүлэхэд бас тусламж үзүүлээч гэдэг тусламж авдаг. Ийм байдлаас болоод бүх юмд нэгдсэн байгаа. Тэгээд энэ хууль тогтоомжуудад гадаадын энэ олон улсын бичиг баримтууд нэгдсэн байдлыг харахад бол манайд ер нь ураны одоо бичлэл хэрэглээ, урдны уламжлалт хэрэглээнээс өөр шинэ нэмийг ерөөсөө ямар ч ихлүүлэх болцоогүй юм байлээ. За манай энэ олборлж байгаа уран бол
Евроо явах вэ гэхээр бол цөмийн зэвсгийн одоо үйл ажиллагаараа бол явж л таараа. Үүнийг урсгалыг бол хянах ерөөсөө ямар ч боломж байхгүй. Тэгээд тэр олон улсын гэрээ хэлцээр юм дагах юм бол манайх бол энэ ураны өргөн үйл ажиллагаа бол явуулахгүй байх хэрэгтэй л да. Тэгэхээр 2-3 жилийн өмнө яг Монгол улс, Япон, Америкийн нэгдсэн улстай яг энэ асуудлыг хүрээнд тийм цөмийн одоо тэр хог хаягдлыг булчлах тухай яг энэ асуудал гэрээ байгуулсан гэж нэг хэсэг шууган дэгдэгдсэн боловч албаны хүмүүс бол няцаалт хийжсэн. Гэтэл яг өнөөдөр бодит байдал дээр бол тухайн хоёр улстай гэрээ байгуулсан Монгол улсад цөмийн хог хаягдлыг булчлахаар болцсон юм. Тий. Тэр нь бол 11 онд тэр нэг шууган бол гарсан. Тэр шууганаас болоод манад бол энэ цөмийн эсрэг бас идэвхтэй хөдөлгөөн өрнөсөн. За тэр шууганы утга нь юу вэ нэгвэл Америк, Япон, Монгол ийм гурвал бол цөмийн одоо хамтын түншлэлийн одоо өргөн програм боловсруулж байна гэж. За үүнд бол энэ манай Монголд бол уран олборлож одоо ураны түлшиг үйлдвэрлэх зорилгоор бол улсуудад нийлүүлэх. За тэгээд бас тэр түлшээ бол одоо манайхаас гаралтай түүхий гэсэн утгаар бол буцааж авах. За энэ ураныг одоо эрчим хүчний зорилгоор ашиглахад бол плутон болдог. Тэгээд тэр плутоныг л одоо эргүүлж авна гэсэн үг шүү дээ. За тэр Хиросима, Нагасакид бол атомын бөмбөг хаяхад бол Хиросимад бол ураны бөмбөг хаясан. Нагасакид бол плутоны бөмбөг хаясан байгаа. Тэгэхэд бол плутон нь бол одоо илүү их хор өнөөлтөй байдсан байна гэдэг нь бол тэр үед л одоо харагдсан. За тэгээд урана бол бүр илүү одоо хор өнөөлтөй байцуулгал одоо эргүүлж авмаар юм шиг ийм яригдсан байгаа. Тэгээд ийм нууц гэрээ хэлцээр бол байгуулагдсан байна гэж олон орны хэвлэлдэр бол Баттай их сурвалжаас үндэслээд гарсан болохоос үнэхээр одоо юм нууц юм байсан болохоор яг тэр их баримт бичгэнч байт юм уу те. Тэр нь бол одоо бидний гар дээр байхгүй л байгаа л да. Тэгвэл бол Америкийн нэгдсэн улсын тэр эрчим хүчний яамны дэд сайд Стратфорд, Японы гадаад явдлын яамны сайд Като, Монголын цөмийн энергийн газрын дарга асан Инхбат зэрэг хүмүүс бол бас л тэрэн дээр нэмэрлээд тийм яриа хэлцээр бол болж байсан гэдгийг бол гэршиж ярьж байсан. Тэгэхээр яг өнөөдөр нууцаар цөмийн хог хаягдл Монгол улсын нутаг дэвсгэрт булчилсан юм шүү. Нууцаар жижиг хэмжээгээр одоо булчлаад туршилт хийсэн байхыг бол үгүйсэхгүй. Ягаад гэвэл тэрийг бол хэрэгжүүлэхэд бол амархан. Одоо нэг жижигхэн завтай одоо булчхад бол болно шүү дээ. Тэрийг чинь бол тээвэрлж авчираад булчлаа гэхэд бол ерөөсөө олон нийт Монголын нийгэм мэдэх болцоо байхгүй. Тэр байтугай одоо томоохон орд газруудын ашиглалт дээр одоо юу болж байгааг бол одоо хянж чадахгүй л байгаа шүү дээ. Тэгээд энэ самурай бомбыг авахтаа бол Японы цөмийн хаягдлыг бол Японы цөмийн хаягдлууд чинь Фукушимагийн атомын станцын Ослоос хойш бол одоо бүрэл хэмжээшгүй их юм болчлаа шүү дээ. Энийг бол авах магадлалыг те үндсэнд нь зөвшөөрч самурай бомбыг авсан байна гэдэг асуудал бол бас Японы хэвлэлдэр Монголын хэвлэлдэр шигсэн их гарсан. Тэгээд одоо энэ эдийн засгийн их хүндрэлд орчлоо одоо бүх л одоо боломж нөхцөл ашиглая гэдэг асуудал тавигдж байгаа үед те ер нь урд нь ингээд ийм юм болох гээд байна гэдэг эсэргүүцэгдсэн асуудал өнөөдөр Монголд бол нууц байдалд орчод байдаг. Тэгэхээр энэ нь бас одоо тэр өвчин архашаад нууц байдалд орлоо гэдэг шиг нууц байдалд орж иж магадгүй. Тэгээд тэр засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол цөмийн хөнөөлтөй бүх үйл ажиллагааг бол хэрэгжүүлнэ гэсэн байгаа. За үүнд бол энэ ураныг одоо хайх, олборлох, баяжуулах, шарн унтаг үйлдвэрлэх тэгээд дээрэс нь бол ураны хаягдлыг одоо булшилна гэдэг нь бүгдээр засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байсан шинжилгээ. Тэгээд хаана одоо байгуулах тэр газруудыг хэдэн одоо төсөв зарцуулахаач оролцсон байсан. Үүнийг бол сайхан бэлгийн засгийн газар бол ерөөсөө үгүйсгээгүй. Харин одоо нууц байдалд оруулж одоо хэрэгжүүлэхэд амар таатай байдалд оруулсан ийм байдал харагдаж байгаа. Японы судлаач одоо Сэцура Ямамото, Чой Сунку гэдэг хүмүүс бол өчтөр ярихдаа бол энэ бол их бодиттой асуудал шүү. Та нар бол их хүчтэй эсэргүүцээрээ Японд бол одоо энэ цөмийн хаягдл Монголд болох ч яна гэсэн талаар бол их ноцтой юмнууд бол дуулдаж байгаа гэж сануулж байна лээ. Тэгэхээр өнөөдөр яг Дорногов аймгийн 70 жаргалын сум гэж байдаг тийм ээ. Яг тэр нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлаа болцсон юм. Тэ. Ер нь бол тийм асуудал яригдаг. Тэр 70 жаргалан гэдэг бол угаасаа цөмийн хог хаягдлыг бол булшлах байгууламж барина гэд шинжилгээний засгийн газрын мөрийн хөтөлбөрт бол тусгацчихсан тийм газар л да. За тэгтэл бол нэрийн нууцлахыг хүссэн одоо Дорноговын иргэдийн төлөөлөгчдийн хурлын одоо нэг ажлын албаны нэг хүн тэнд тийм их ноцтой юм болоо яригддаг шүү. Та бүхэн бол анхаарал хандуулаарай гэж хэлсэн.
Тэгэхээр тэр 70 жаргалан гэдэг одоо урд томоохон цэргийн анги байж байгаа одоо бас нэг жижигхэн цэргийн ангиас өөр онцсон байхгүй. Тэр газарын ойролцоо болсон байлаа гэхэд бол мэдэхгүй. 70 жаргалан гэдэг бол хамгийн гол нь бас дэд үтцтэй ойрхон газар, зам оттой бол ойрхон ийм л газар байгаа шүү дээ. Ер нь бол тэр цөмийн хаягдлыг болохдаа бол мэдээж хэрэг аюулгүй байдлыг одоо энэ төмөр замыг ашиглана гэдэг. За авто тээврийг ашиглаад одоо юу ч болоо байлээ. За тийм болохоор энэ төмөр замын дагуу бол одоо буучлах байгууламж барихыг оролдохгүй юу? Тийш нь төмөр зам тавихыг боддог л доо. За тэгээд энэ нэг ийм настай юм яригдсан. Юу гэхээр энэ Япон нь болохоор энэ хятад улстай бас орон нутгийн хятад улсын нутаг дэвсгэрээр дамжуулж бол цөмийн хаягдал тээвэрлээд за хятад улсад одоо мэдээж хэрэг бас тэр төлбөрийн маань бол өглөөл явах. Тэгээд ийм нэг нууц тохиролцоо хийгдсэн гэдэг юм бас өнгөрсөн намаар яригдсан шүү. Тэгээд тэр нэг нарийн царагтай төмөр замыг одоо барина гэдэг ингээд байдаг нь бол энэ зорилгод бас үйлчлж болох юм а гэдэг нь магадлал бас байгаа. Япон хятадтай улсууд нь бол заримдаа байлдчих гаж байгаа юм шиг л юм байдаг боловч эдийн засгийн бол өргөн харилцаатай ийм л хоёр орн шүү дээ. Тэгээд тэр самурай бонд гэдэг бол одоо манай цөмийн хаягдлыг бол Монгол болж болох юм а гэдэг асуудлыг бол Японд үүссэн байна шүү дээ. Тэгэхэд бол энэ хятад улс нь бол бас нарийн царагтай төмөр зам одоо томоохон ордуудын асуудлаар бас Монгол улстай бол бас хамтран ажиллах юм байгаа тий. Тэгэхээр чинь энэ Монгол хятад Японы энэ төр засгуудын байр суурь нь бол нэгдээд Японы цөмийн хаягдлыг хятадын нутгаар дамжуулаад тэр нарийн царагтай төмөр замаар оруулж Монголд болох юм өсөж байгаа байхгүй. За тэгэхээр үзэгчдээ 2011 онд яг энэ асуудал бол яригдчихсэн бүгд найрамд за Япон улс болон Америкийн нэгдсэн улс Монгол улс гурвын хооронд цөмийн хог аяглыг Монгол улсад болжлох тухай яг асуудал дээр бол гэрээ хийгдсэн гэж ард иргэдийн дунд болоод улс төрчдөд бол яг явж исэн боловч улс төрчид бол үүнийг няцааж байсан. Иргэдчсэн энэ талаар бол хэсэг мартсан боловч за өнөөдөр бол яг энэ гэрээнд гурван улс бол одоо гарын үсгийг зураад Монгол улсад бол яг тэрхүү цөмийн одоо хог хаяглыг бол болжлохаар болсон юм байна. За тэр дундаа Дорногов аймгийн 70 жаргалан гэж бас та бүхэн мэдэх бах жижигхэн сум байдаг. За тэнцээ бол одоо булцаан гэх иймэрхүү бол мэдээлэл байна. Тэгэхээр хоёулаас гол асуудалтай орё. Өнөөдөр яг хорцоор тавигдж байгаа асуудал бол Дорногов аймгийн Улаанбаатар сум байгаа шүү дээ. Тэгэхээр яг өнөөдөр Areva Group-ийн охин компани Kojego компани тухайн орон нутагт мөн л одоо уран олборлоё гэсэн иймэрхүү асуудлыг тавиад байгаа. За ингэхдээ бол одоо газрын доор одоо тийм ээ газрын доор одоо тэр олборлоно гэдэг иймэрхүү асуудал тавьсан шүү дээ. Тий. Ер нь бол ураны ил уурхай, далд уурхай, за газар доор нь уусхан баяжуулж олборлоно гэдэг гурван хэлбэр байна. За өмнөх хоёр тэр хэлбэр нь бол илүү хортой гэдэг нь үнэн. За тэгвэл бол тэр газар доор баяжуулж хүрээ хүчлээр баяжуулж олборлоно гэдэг чинь хоргүй юм огт биш л байхгүй. Нөгөө хоёроос л арай гайгүй болохоос. За тэгээд энэ Улаанбаатарын асуудал яагаад их ноцтой байна гэхээр яг одоо тэнд чинь ураны бол жинхэнэ одоо олборлолт нь одоо өрнөх гээд байгаа. Туршилтын олборлолт бол болон шорон нутгийн үйлдвэрлэлээ явагдсан ийм газар. Тэгэхээр бол яхаа аргагүй хамгийн халуун цэг юм л да. Тэгээд тэр хөхрийн хүчлэр газар дор уусгаж те баяжуулж ураныг олборлоно гэж яриад байгаа. Энэ нь бол маш их хор үнэлттэй гэдэг нь ойлгомжтой л да. Тэгээд улсыг бохирдуулна гэдэг л өөртөө хэлээд байгаа байхгүй тэр талыг ураныг одоо олборлохын төлөх хүмүүс. Тэгэхдээ улсыг одоо бохирдуулахаа юуг тайлбарлаж ийм гэхээр бид бол хөдрийн биетийн усыг бол устдад харьцна. Түүнээс биш гүний устдаа бол харьцахгүй гэж ийм яриад байгаа юм. Тэгэхээр эн чинь бол ямар ч утгагүй асуудал та. Гүний ус бол гүний ус шүү дээ. Тэгэл ус гэдэг чинь эргэн тойрондоо бол одоо нөлөөтэй маш их хэмжээний одоо нэвчилттэй нөлөөтэй байдаг. Тэгээд энэ хөхрийн уусмалтай усыг бол шахна. За түүнд бол ураныг уусгаж гаргаж ирээд тэгээд одоо давирхад наалдуулаад наалдсан уранаа бол ашиглана. Ашигласан усаа бол эргүүлж шахна. Тэгэхээр бол одоо ямар ч аюулгүй юм аа гэж л яриад байгаа. Тэгтээ бол өөрөөсөө хэлэхдээ газрын гүний усыг бол бид нэр хөхрийн хүчил тэрэнд тойлох юм аа. Ураны одоо ингэж янз бүрийн байдлаар идэхгүй байсан юмыг бол идэвхжүүлж одоо ингэж баяжуулж ингэж авах юм аа гэдгээ өөрөөсөө л хэлээд байгаа. Тэгээд хайгуулын процессд бол их хэмжээний байгаль орчны бохирдол хүм малын эрүүл мэнд дараах үзэгдэл орсон. За олборлолын үеэр хичнээн аюулгүй гэж яриад бол тэрнээс ч өргөн хэмжээний үйл ажиллагаа явагдах учраас бол хор өмнөл гарах нь ойлгомжтой.
Тэгээд дээрэс нэг юм байна. Манайд бол ерөөсөө тийм нэг хариуцлагагүй зууд болцсон. За тийм сайхан аюулгүй юм хэрэгжүүлнэ гэж тэр нь ерөөсөө хэрэгждэггүй байхгүй. Тэгэхээр бол энэ олборлол гэдгийг бол явж хүлээн зөвшөөрж болохгүй л асуудал. За тэгэхээр үзэгчдээ яг энэ газар доорх уусган баяжуулах аргаар уран олборлох талаар бол үзэгч та бүхэндээс дүрс бичлэг дээр бол тайлбарлан хүргэе гэж бодож байна. За тэгэхээр газар доор уусган баяжуулах аргаар уран олборлохны геологчид ураны нөөцийг илрүүлсэний дараагаар газар доор уусгах аргаар олборлол хийдэм байна. За генератороор төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой байрлалын дагуу өрөмдөж цооног гаргана. За энэхүү цоногт олборлолт хийх хоолойнуудад байрладаг. Энэ нь 6 өнцөгт торлол бол үүсгдэг. За 6 өнцөгт торлог бүхий өнцөгт шахалтын цоногуд байх бөгөөд торлол бүхний төвд олборлох цоногуд байрладаг. За хөрсөнд үржил шимт хөрс, шавар, элс, хөдрийн бит, чулуулаг давхрал гэсэн бол иймэрхүү хөрсөөрөл дамжуул олборлолт юм а. За химийн усгагч нэглэг хөрсөн 6 өнцөг торлолын өнцөг болгонд байрлах шахалтын цоногудаар газрын гүндэх урааны хөдрөлөө бол буцаан шахдаг. За тухайн усамл нь химийн харилцан урлалын үр дүнд чулуулгадах уран дэвтэж олборлолтын цоногт бол орж ирэх бөгөөд нас осны тусламжтайгаар газрын гадаргалуу бол саруулд юм а. Үзэгч та бүхэн бас яг энэхүү ногоон юугаар бол харлаа. Одоо ингээд дээшээ шахна. За энэхүү баганд нь уран тухайн усамлаас ялгарч давирхад бол наалддаг. Иймэрхүү байгаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд бас тодорхой харагдаж байгаа энэхүү баганд уран тухайн усамлд давирханд бол наалддаг байна. За тэгэхээр давирхаан тодорхой хэмжээний урааныг цуглуулан гадаргуун баган руу шилждэг, дараа нь хүхрийн хүчил уусмал тус баган руу бол шахагдан урааныг бүрэн гаргадаг юм байна. За ийхүү уран гадаргууд гаргахдаа хэд хэдэн уусмал толигддог байна. Эцэст нь уусмал урааныг ялган гаргаж шар нунтаг гэж нэрлэгдэх шар өнгөтэй бодисыг бол бий болгодог юм а. За тэгэхээр энэхүү нутаг нь тусгай сав руу хийгддэг. Энэхүү сав руу хийгдсэн бодис нь дараагийн шат болох тусгай үйлдвэр рүү хүрэгддэг. Боловсруулах үйлдвэрт шар нунтаг нь цэвэрлэгдэн ураны оксид болд юм а. За ингэснээр бол тусгай үйлдвэрлэлөө яваад энэхүү ураны оксид болон бол бэлэн бүтээгдэхүүн бол болд юм байна. Үзэгч та бүхэндээс тодорхой мэдээлэл өгсөн баг гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр яг өнөөдөр Монгол улсад яг тусгай зориултын саунд хийгээд одоо булшиллаа гэхэд хэдэн жилийн дараа тухайн саунд идэгдэж тийм ээ. Одоо байгаль орчинд ихээхэн хор өхөнөл учруулна гэж бас яриад байгаа шүү дээ. Тийм ээ тий. Ер нь бол тэр төгс аюулгүй байдал гэдэг бол хаанч байхгүй л юм л да. Тэр Америкийн нэгдсэн улсад хүртэл нэг одоо бол ер нь найдвартайгаа цөмийн хаягдлыг бушилдсан байна гэдэг бол газар байхгүй байна. Хаасаагүй бол нэг хадгаламж маягийн газар байгаа. Арай нэг хүн амьтан цөөтэй байгалийн эрсдэл багтаа гэж үтсэн газар нэг төр хадгалсан маягтай. Зарим газар бол одоо хадгалах улсад бол хадгалах газар байхгүй учраас галт тэргээр бол одоо байнга аялуулж байдаг. За тэгэхэд л одоо Америкийн нэгдсэн улсын одоо аюулгүй газар хадгалчлаа гэсэн уран нь бол одоо цацраг нэвчээд эсвэл одоо энэ усанд одоо нэвчиж устай хамт бас ийш тийшээ алдагдаад ингэж байдаг байхгүй юу. Тэгэхээр бол Монгол улсад бол аюулгүй газар аюулгүй болчихно гэдэг бол ерөөсөө итгэхэд хэцүү. Манай Монгол бол энэ хамгийн одоо хариуцлагагүй юм хийх, хамгийн одоо муухай одоо лөөрийг хийх, хүн ардыг хордуулсан юм хийх л одоо юм девааж болчиход байгаа. Ягаад гэвэл хаач одоо хариуцлагыг бол шаардахгүй, хаач одоо ер нь альва нэг стандартыг журмыг мөрдөхийг бол одоо шаардахгүй. Одоо ер нь хаач гэсэн юмыг бол сохор зоосны нөхөр л одоо харсан юм байдал байна. За нэмэг аваад одоо зүгээр л хаан чамаагүй асгах чийж гэсэн ч одоо манад бол болно. Тэр нь ч угаасаа практик дээр хэрэгжиж байгаа. Яаж вэ гэхээр одоо мөн л аюулгүй байдал, битүү өмчлөл, битүү газар байрлуулна гэсэн тэр хэдэн мянган цоногоос өрнөдсөн тэр олон чөмөг бол одоо ил задгаа байж байгаа. Тэгээд ил задгаа тэр нь илэгдсэн хагарч чимхэрсэн юм байдалтай одоо бороо цас одоо бүх юмд л одоо нороод тоосон цэр үсээд эргэн тойронд бас ус моснда дэвтэл ингээл тарж байдаг юм л байгаа штэ. Тэгээд дээрэс нь тэр өрнөдлгөөс гарсан одоо янз бүрийн шавар ийм юмнуудаа бол ил задгаа асгацсан байсан нэг том машин дотор. Тэгээд тэр нь бол ерөөсөө хинч ороход чөлөөтэй хамгийн юм задгаа. Ийм л маягаар хэрэгжиж байгаа. Тэгэхээр бол ийм сайхан цаашдаа хөрхийн өвчлөөр олборлоо ямар ч аюулгүй байх юм а гэдэг бол бодлоо. Тэр одоо энэ хайгуулын ангид ажилласан энэ орон нутгийнхан бол одоо бүгдээрээ л янз бүрийн өвчтэй болчиход байгаа. Тэгээ ажилчид нь одоо байнга солигдож байдаг. Тэгээд ер нь хүн их богино хугацаар ажиллах сонирхолтой.
Тэгээ яаж яанихаар одоо төрүүчийн он өвчин тусаа ноотоо болчихоор одоо халаад байх сонирхол юм болоо да. Тэгээ манад эрүүл мэндийн хяналт асуул болохоор одоо хаанаас ямар өвчин авснаа бол тэр болгон мэддэг байх. Ийм л аюултай нөхцөл байдал гэж байгаа. За тэглэг баг. За тэгэхээр үзэгчдээ яг хэсэг хугацааны дараа яг энэ асуудлаар хэдүүлээ бас өргөжлүүлээд ярилцаад явъя. За тэгэхээр яг одоо дөрвөлгөө нэвтрүүлэг үргэлжлүүлэн та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн сэдэв бол уран байгаа. Тэгэхээр үзэгч та хүмүүс одоо 1-ээс за 1:30 секундэд бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломжтой шүү. Байна уу? За та бас орой минь хүргэе. За баярлалаа танд ч гэсэн орой минь хүргэе. Тавчхан яриа. Цаг байхгүй тийм ээ. Энд чи одоо тэгэл асуудал өнөхөр хүнд болж шүү дээ. Энэ хүмүүс бол одоо жилийн хугацаанд наадах чи амжуул ш. Одоо энийг хийхин төлөө наад бас бүр тайхандаа гарч шүү дээ. Тэр их хурлын дараагийн хийж байгаа мэдээлэл төр зургатаар ярьж байгаа уг мөг нь сонгуулийн хууйдыг одоо тэгээд тэр онцгой хууль энтрич юуроос наадмын үеэр батлна гэж бүр шүү өөрөө ордог улаан цагаар ингэж хэлж шүү дээ. Одоо бидгээс яах ёстой вэ? Одоо бид ийм асуумаар байна. Одоо сая та хоёроос одоо бид яах ёстой? Бидний бүтэн жилийн хугацаанд энэ төр засгийг байлгаад эндээс ингэ хараа сууж явах ёстой юу? Тэр нь одоо Монголоо гэсэн сэтгэл алга. Манай Монгол бол дуусч байгаа юм дөө. За. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр за байна уу? 99.8. За 99.8 эргөө холбогдох боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. Дахиад хоёр үзэгчүүлээ авчаад за энэ хөө асуулын хооронд бол ярилцаад явъя гэж бодож байна. 77.1-6.8. За 88.94 байна уу? 88.94. Орой өдргөө. За танд ч орой өдргөө. За зургатны уцаараа яриад яваарай. За тэгээ юу ярилцсанаа? За тэгээ наад юунаас чи тэр урааныг авчаад одоо болцсон гэсэн үг уу яасан гэсэн үг надад болчоод тэгээд шөн нөгөө баяр ёсвэр шөн бөн ингээд авчаад болцсон байна гэдэг надад болчихсон. Тэгээд тэрийг нь гаднаас нь уран хэмждэг багж байдаг тэрүүгээр энэ иргэний хөтөлбөрийн нөхцөл хэмжиж өгч болох болов байгаагаад энэ олж тэгээ энэ ямар засгийн газар хин гэж гэрээ хийсэн тэрийг хамгийн гол нь тодруулаад тэр бид тооцох юмэр байна гэдэг. За. Засгийн өдрийн хин гэж энэ ямар засгийн газар дэмжиж ямар хүн дэмжиж ямар улсын хурлын гишүүд дэмжиж энэ хамгийн гол нь гаргаад ирэх хэрэгтэй байдаг гэсэн. За ойлголоо. Эднийг олон улсын шүүхээр оруулаад энэ хамгийн бодхарын ишгүүрээр эднийг одоо хуулийн дээд хэмжээ өгөх хэрэгтэй гэдэг угаасаа хэвээр аргамд хуулийн дээд хэмжээ өгөх гэдэг. За. За баярлалаа. За дахин нэг үзэгчүүлээ авъя. За 99.17 байна уу? Ano. Байна оромд. Энэ одоо улс их оронд уран гэдэг чирээс байгдахад орохта тэр байгаа орчинтэй хортой байдаг гэж байна. Тайсан газрын улсууд жахан тэнэгдүү гардаг янз янз байдаг гэж ярьдаг шүү. Тэгээ энэ Монголын одоо нэгжих болсон тагнууд туршуулсан даяар. Мэдсэн хүнээ шоронд хийгээд байцаад гэдэг юм хаашаа одоо улсын нууц алдсан гэдэг нэрээр Монгол орн бүр үнэхээр хэцүү боллоо юм. Хүний элэг усыг зүрх байхгүй болгодог гэдэг юм. Гэхдээ бодох тустай бол хэлдээр торгон хэлдээр байж болдгоо юм. Гэхдээ зөв одоо улс орны тэр гадаадын тэр аюултай юм их орондоо оршиж байдаг. Энэ холбогдох улсуудын одоо шоронд хийж буудмаар байна. Ямар цаасаар аммаар шүү дээ. Одоо улсын шүүхээр орж болдгоо юм. Чад ямар ухаантай. За. Монголын төр байна уу байхгүй энэ тэгэхэд та бүхэн ярьж байгаа хүнд би баярлж байна. За. Энэ ярьж байгаа хүнд дахин баярлж шүү. За. За ойлголоо. За тэгэхээр бас өргөжлүүлээд яриад явъя гэж саяны үзэгч бас асуулж байна л да. Тухайн яг урааны асуудал 70-60 сумд хизээ очиод булчлагдчихваа. Ямар засгийн үед болгодчихваа гэж асууж байна. Яг энд бас тодорхой товч хариулж тийм ээ. За мөн дараачихын асуулт гэх юм бол өнөөдөр Дорногомгийн Улаанбаатархаас хайгуулын компаниуд мах сүү авахаа болжээ гэсэн юмэрхүү мэдээлэл. Тий, цөмийн хаягдлаа булсан гэдэг нь бол яг тийм баталгаачихсан болов шүү дээ. Тэгтээ бол улсан байх магадлал бол өндөр байна. За тэгээд 70-60 түрүү яригдсан тий. Тэгэхэд бас Доромтод бол бас булсан шүү гэдэг асуудлыг 2006 онд Доромтоос ирсэн одоо хөдөлгөөний хүмүүс бас ярьж байсан. Одоо сонин одоо тийм яг одоо тэр юуны цөмийн одоо тэмдэглэгээтэй тийм шар дорхтой юмнууд бол сэжигтэйгээр авчирч булгацсан ингээд Дорндоос ирсэн хөдөлгөөний одоо хүмүүс ярьж байгаа би 2006 онд өөрөө сонсч байсан.
За мөн Өвөр Хангай аймагт бас нэг хэсэг ардууд манад ер нь бол ураны хайгуул хийлээ гэсэн чинь цөмийн хаягдлаа болчих шиг боллоо гэд хэдэн жилийн өмнө бас хүмүүс бол маргаж хэвлэлийн урлыг тэмцэж байсан шүү дээ. Тэгээд тэгэхэд бол одоо мөн л торхтой юм атсан одоо юм нууцгай байдалтай хүмүүс бас нэг байгаад одоо тэрийг болчихсон шиг тийм одоо юм харагдсан гэж басан. Тэгээд тэрнээс болоод одоо тэрийг бол манайхан л болсон юм шиг байлаа л. Тэгэхээр чинь бол тэр стандартын мэрэгжлийн хүмүүс нь бол манайд байхгүй юм чинь. Бас гол ус хордоод янз бүрийн хүмүүс өвчл гараад байна л гэж Өвөр Хангайд асуудал гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр би бол тэр чинь ерөөсөө ураны салбар гэдэг чинь бол төрийн болон одоо ураны компаниудын маш их одоо нууцлалыг дагуулж идэг ийм салбар байна. За тэр дундаа бол ураны хаягдл бол одоо маш их нууцлалтай. Тэгээд яг тодорхой энэ баримтыг бол олоход хэцүү. За одоо энэ юмыг боллоо шүүн өгтөө гэж гал болно гэж байхгүй. За тэгэхдээ тэрийг бол одоо булсан байх магадлал өндөрөөс гадна бүр одоо ч гэсэн одоо болох үйл ажиллагаа, ашиг хонжийн үйл ажиллагаа явагдаж болно. Үүнийг бол хянах боломж бол үнэхээр сул шүү дээ. Иргэний хөдөлгөөнийхэн чи ямар одоо тэр төрөөс одоо санхүүжилт явдаг төрийн байгууллагууд шиг ийм хүчин чадалтай биш. Өөрийнхөө хармаанаасаа мөнгө гаргаад одоо явдаг сайн дурах юм чинь. Тэгээ гол төлөв бол ямар мэдээллүүдийг цуглуулж байна гэхээр бол хүмүүсийн одоо мэдсэн ийм мэдээллүүдийг цуглуулна. За зарим газар бол хэмжилт хийм, зарим газар бол одоо энэ тэр төлөв малын одоо ураг гажиг энэ тэрийг бол бас өөрсдөө зохимжоор баримтжуулна. За түүнээс ч одоо улс орон даяараа одоо ингээд хэмжилт хийгээд явнаа гэвэл энэ бол хөрөнгө хүчний бол олцоогүй юм асуудал байдаг. За тэгээд тэр бас нэг асуудлаас хоёр дахь асуудлыг тавьж байсан шүү дээ тий. Тэр асуудал чи юу вэ? Одоо Дорн гомгийн Улаанбаатарх самаас хайгуулын компаниуд махсуу авахаа болж энэ бас нэг нот байл байна. Тэр махсуу бас нэг ягч авахаа болцсон биш байгаамаа. Заримдаа авал заримдаа авдаггүй юм байлээ. За тэгээд тэр заримдаа авдаггүй гэдэг нь харин бас нот л доо. Одоо шинэ ингээд авч ирсэн хүнээсээ те тэнд нэг зөрчил мөрчил илэрхээр бол одоо авдаггүй юм байлээ. Тэгэхээр эн чинь бол энэ айлын одоо мал зал юм одоо хөхөд байгаа юм чинь бидэнд нөлөөлнө л гэж үзээд авахгүй байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгтээ бас яг зохимжоор бас авчид байгаа юм байлээ. Харин ажиглагдсан зүйл бол тийм зөрчил гарсан айлаас бол авах болчт юм байлээ. Гажигтай одоо төл ихээр гарч байна гэсэн шүү дээ. Гажигтай төл бол одоо жид болгон л тогтмол хэмжээгээр бол ихээр гарч байна. Тэгээ одоо гажигын хэмжээ нь одоо их нэмэгдэж шүү дээ. Одоо урд нь бол өгч байсан бол дараа нь бол одоо олон мөчтэй төрдөг ч юм уу эсвэл одоо мөчнүүд нь нийлцсэн байдаг. За эсвэл одоо юм нь одоо дутуу одоо нүдгүү хүзүүгүү энэ төр гэл энэ жил ч одоо хүзүүгүү одоо тийм өнөг гарсан. Нодон жил чинь бас толгоогоо хург гарчлаа гэл ийм айхтар их ноцтой юмуд болдог. Тэр юмнуудаас найгаад одоо энэ малч чинь одоо холхон зайлуулаа хийждэг. Тэгээд тэр нь одоо алга болчдөг. Тэр янз бүрийн одоо төрийн байгууллагаас чинь тэр юу байт юм бэ лээ. Энэ малаа үзүүлнэ гэсэн энэ дуудлага өгсөн бол малчин чинь бол одоо бас зардал мөнгө төлдөг юм байл шүү дээ. Тэгэхээр бас ингээл олон төл өгөөл олон гажиг одоо бий болоод байхаар чинь тэр болгон ч одоо дуудлага өгч амждгүү хамгийн гол нь тэр болгонд очтгүй юм байлээ. За одоо нэг хэдэн зуун одоо гажигтай төл гарцсан байлаа гэхэд одоо тэр нэг төрийн байгууллага шигсэн бас одоо санхүүжилт хүч чадал нь хязгаартай. Нэг хэдэн 10-ын одоо юу яасан байдаг. Баталгааж болсон. Тэгчээд бол бас л өөрсдөө бас төрийн байгууллага чинь зовлонгоо хайлаа шүү дээ. Бидэнд бол одоо хөрөнгө хүч тутаж байна гэж. Яг үүндээ тэр Улаанбаатархад бас төрийн байгууллагууд нь бол нэмэлт хөрөнгө хүч хаях хэрэгтэй байхгүй юу? Тэгээгүй болохоор чинь бас үүндээ төрийн байгууллагын одоо судлыг баталгаажуулж гэсэн одоо орон нутгийн хүч нь өрөхгүй байгаа тал байгаа. Тэгэхээр яг өнөөдөр цөмийн хог хаягдлыг Монгол улсад булчжээ. Бараг энэ 70-80% байна. Өнөөдөр уран албарлаад энэ хүн болон мал амьтын эрүүл мэнд за мөн мал тийм ээ одоо амьнасаараа хохирж байна. Тэгэхээр өнөөдөр яг юу хийх ёстой? Тий, одоо ер нь бол тийм баримт чимээ бол одоо зөндөө байгаа. Одоо хонгорт хүртэл одоо цөмийн хаягдал одоо булцсан юм шиг байна лээ гэсэн яриа бол одоо сүүлийн үед одоо нэлээд ностгоор тавигддаг болсон. Яагаад тэгэхээр тэр хонгорт одоо гарсан тэр гажигтай төл хүмүүс гарсан өвчнөд чинь бол Улаанбаатарх их ч одоо их адилхан байгаад байгаа. За тэгээд Монголд чинь зөвхөн нэг жоохон ботхтой торхтой юм болно гэсэн асуудлыг бол манайхан яриад яваагүй шүү дээ. Манайхан бол энэ атомын дэлхийн атомын энергийн газар бол нэг онол боловсруулсан. Тэр онолынхаа дагуу бол
дэлхийн энэ цөмийн хаягдал эрсдэлтэй ураны үйл ажиллагааг бол ер нь нэг юм уу хэдхэн цагт төвлөрүүлчих юм бол дэлхий дахинд бол аюулах та. Тэр газартаа л бол одоо аюул нь гараад яг дэлхийн нийтийн хэмжээнд бол аюулах та гэдэг нэг номнол боловсруулсан. За энийг бол одоо хүлээж авсан газар бол байхгүй. Тэгэхэд бол манай дарга нар бол сонирхож байна, ашигын их сайхан үйл ажиллагаа байна гэж их сонирхсан байдаг. Энэ асуудлаар бол одоо 40 гаруй оронтой ярьсан. За зүгээр нэг жижигхэн юм болно гэдэг асуудлыг бол манай дарга нар яриаг байна. Монголыг бол энэ цөмийн хаягдлын төв болгоё. Одоо тэргээ цөмийн үйлчилгээний төв, цөмийн хаягдлын менежментийн төв энэ төр гэх хоёроор нэрлэнэ л дээ. Дэлхийн бүх хаягдлыг одоо бол дэлхийн бүх одоо ураныг бол дэлхийн бүх одоо ураны одоо атомын цахилгаан эрчим хүчийг бол Монголд үйлдвэрлэхий гэдэг асуудлыг бол ярьдаг шүү. За ер нь бол энэ дарга нар маань одоо Монголыг сөнөөх асуудлаар л их сайн ажиллаж байна гэж одоо өөрөө ихгүй бодохоор л байдаг. За тэгээ бид яг бол ард түмэн ч одоо үндсэн хуулиар олгогдсон эрхчлөөгөө эдлээд л үг хэлэх эрхчлөөгөө эдлээд одоо энэ чинь бичиж нийтлүүлэх, жагсад цуглах одоо энэ л юм хийн штэ. За тэгээ гол нь одоо жагсад цуглах л байгаа. Одоо тэмцлийн гол хэлбэр чинь тэр юм чинь одоо зэвсэг бариад одоо байл гэсэн асуудлыг бол ярьж болохгүй. Одоо хуулиар одоо тэр нь хориотой байна. Одоо тэгэхээр хуулийн дагуу одоо яаж тэмцэх вэ гэвэл энэ дарга нар бол одоо хам асуудаг. Манай энэ ард иргэд маань одоо харьцангуй итгэхгүй байгаа байдлыг бол одоо тагуулж тэ. Та нар одоо тэр 90 он шиг талбайд өргөчгөө. Тэгэх юм бол одоо бид нар зөвшөөрье гэж. Тэгэхээр бид нар яах хэрэгтэй вэ гэхээр одоо идэвхтэй байж эх орны аврахын төлөө тэ. Аз жаргалтай Монголыг цогцлоохын төлөө хэрвээ энэ эрүүл бус нийгэм эрүүл болчих юм бол одоо монголчууд хангалттай богинохоо хугацаанд 4-5 жилд бол одоо аз жаргалтай нийгмийг бол бий болох боломжтой л да. Энэ эрхээ эдлээд л одоо тэр талбай дүүрэн цуглаад л одоо ингэ тэмцээ. Нэг удаа тэгээд цуглчхад л одоо баг бүх асуудал шийдэгдэж болно шүү дээ. За энэ шийдэлмээр байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ бас яг энэ ураны асуудлыг өрөөнд бас одоо тодорхой мэдээллийг өгсөнд баярлалаа. За та бүхэнд баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улс ураанаар нөөцөөрөө бол эхний 20-т ордог гэж өнгөрөх биш. Өнөөдөр ураанаас болж хохирол учирж байгаа тэрхүү байдал дээр бол эмзэглэх нь зөв тема. Өнөөдөр 2011 онд яригдчихсэн Япон, Америк нэгдсэн улс, Монгол улсын 3-ын хооронд яг энэ цөмийн хог хаягдлыг Монгол улсад болжлох тухай гэрээнд бол гарын үсэг зурцсан нь бол тодорхой боллоо. Тэгэхээр одоо мэдээж гэрээнд гарын үсэг зурсан ёсоор бол цөмийн хог хаягдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт бол болжлох нь тодорхой болсон гэдэг иймэрхүү асуудал дээр албаны хүн бол мэдээлэл өгсөн байгаа. За мөн нөгөө тэгвэр Дорногов аймгийн 70 жаргалан сумд цөмийн хог хаягдлыг аль хэдийнэ ирээд нууцаар болчихжээ гэсэн чи иймэрхүү мэдээлэл бас бидэнд өглөө. Тэгэхээр өнөөдөр яг энэхүү асуудал төр болоод иргэд өнөөдөр анхаарлаа хандуулж өнөөдөр л одоо хөдлөхгүй бол цаашдаа Монгол улс яг ураны асуудлаас болоод тийм ээ одоо ураны асуудлаас болж сүрсэн олон улс байгаа шүү дээ. Энэ түүх давтагдах үедээ гэсэн иймэрхүү айц байна. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэгтэй хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгч. Баярлалаа.